өнөөдрийн үйл ажиллагаа бол бас бид нар ус 100 гэдэг үйл ажиллагаан дээр усынхаа 100 жил хандивын үйл ажиллагааг ингээд зохион байгуулахаар та бүхнийгаа урьдчилсан байгаа. За ингээд өнөөдөр би хандивын үйл ажиллагаанаас өмнө өөртөө энэ нутаг орондоо сайхан нэртэй төртэй ажиллаж байгаа хүмүүсийг нарыг алдаршуулад энэ дуудаад энд нэг сайхан зураг авах гэж бодож байна. За ингээд манай Дархан уул аймгийн одоо бас 2 дахь нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан манай Монгол Улсын гавьяат орлогчин Мөнхбат ахыгаа урьж байна. Энэ сайхан зураг авахулаа нутгийн өдрөлгөд одоо гавьяатуудаа өрнө манай нутгийн сайхан гавьяатуудаа энэ эндэр тайзан дээр урьж зураг даруулъя гэж бодож байна. Ингээ үргэлжлүүлээд явна. За манай Монгол Улсын үйлчлэгээний гавьяат ажилтсан Бяцхан даргаагаа манай Өмнө Говьсны нутгийн одоо үйлчлэгээний гавьяат ажилтсан Бяцхан даргаагаа бас тайзнаа урьж байна. За манай эрүүл мэндийн салбарын манай гавьяат ажилтан эрүүл мэндийн салбарын гавьяат Бацангал эмчийн гавьяатыг аваасан тайзнаа урьж байна. За ингээ гавьяатуудаа сайхан гаргаж хамт зураг авахлаа нутгийн өдрөлгөттэй гэхээ сайхан алдаршуулж. За манай Уулуур хаан гавьяат ажилтан манай Баян Намсрын ах маань Шарын гол сумаас зорж ирсэн байгаа таныг бас тайзнаа урьж байна. За манай Төргөн сумын нутгийн зөвлөлийн дарга, нутгийн зөвлөлийн тэргүүн. За Нүрцэд багшигаа бас тайзнаа урьж байна. За манай Тариалан сумын гавьяат манай худалдаа үйлчлэгээний гавьяат ажилтан Зуграа ахыгаа бас тайзнаа урьж байна. Манай ардын хурлын депутат манай гавьяат Мөнгөн ахыгаа шинхэн гавьяат ахыгаа бас тайзнаа урьж байна. Ингээд аймгийнхаа өдөрлөгөттэй хамт сайхан зураг даруулж энэ сайхан гавьяатуудаа бид нар бас нутаг орондоо их сайхан нэртэй төртөө ажил хөдөлмөрөө үнэлүүл сайхан ажиллаж байгаа энэ ахмадуудтайгаа сайхан дурсгалын зураг татуулъя гэж урьж байгаа шүү. Манай нутгийн зөвлөлийн дэд дарга Баясаа хайч. Манай нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Буян Догдох багш хоёр хамт гарч ирээ сайхан зураг авах болчаараа. Хайшаа. За өнөөдөр Дархан хотод дах Улс аймгийн нутгийн зөвлөлийн зохион байгуулж байгаа Улс аймгийн 100 жилийн зориулсан бас хандивын уулз дарах хэмжээ болж байна. За яг энэ үеэр Дархан хот дах одоо Улс аймгийн нутгийн зөвлөлийн удирдлага тэргүүлэгч нарийн машин тодорхойлолоор за Улс аймгийн уугууд бас гавьяат эрхмүүдээ дуудана гаргаж дурсгалын зураг, хүндэтгэлийн зургийг татууллаа. За өнөөдрийн үйл ажиллагаанд 6 гавьяат хүрэлцэн ирсэн байна.